$1 гэж байдаг, 2 гэж байдаг, 5 гэж байдаг, 3 гэж байдаг үлээ. За 20 гэж байдаг тий. 50 гэж байдаг, 100 гэж байдаг. Бас 1000 гэж байдаг. $1000 дээр хэний нэр гэдэг юм бол? $1000 гэж байдаг. Байдаг $1000 гүйлгэнд буюу банкнууд банк хоорондын гүйлгэд явж байдаг байна. За тэгвэл $1000 дээр Crowell Clambering гэж энэ нэг хүн байдаг. Энэ болохоор Америкийн нэгдсэн улсын 22 дахь болоод 24 дахь гэж ерөнхийлөгчээр энэ хүн ажиллаж байсан. Тэгээ энэ хүн ерөнхийлөгч болохынхаа өмнө 20 жилийн эдэртээд нэг найзтайгаа хамт арх угаа явж исэн байна. Тэгээ арх угаа явж байгаад тэр хоёр явж байгаад яг сүмийн үүдэнд хүрч байгаа нөгөө ерөнхийлөгч маань сүм рүү харахад за би ер нь сүм ортлоо гэдэг шийдвэр гаргадаг. Харин нөгөө найз нь болохоор би өргөжлүүлээд дараагийн юм руу явлаа гэдэг. Тэгээ энэ хоёр найз 20 жилийн өмнө яг ингэж хамтдаа уугаад нэг нь сүмийг сонгоод нөгөөх нь цаашаа өргөжлүүлж ирсэн бол 20 жилийн дараа тэр нэг нь ерөнхийлөгч болсон, харин нөгөөх нь шоронгийн ард байсан байна. Тэгээ эргэж очиж ирсэн юм түүх байдаг байна. Тэгэд сүм рүү би ер нь сүм рүү орлоо гэж сонголтоо хийсэн байна. Өнөөдөр та бас энэ сонголтын дээр. Амен. Тэгэхээр өөрийгөө зөв байдал руу чиглүүлэхэд бол би юу хийх ёстой вэ гэдэг өөрөө шууд эргэлзээг сүм рүү ороод та ерөнхийлөгчийн байдлыг та хардаа согтуу нөхөр орж иж байгаа. Сүм дотор ороод ирсэн. Яаж ийна? Магадгүй хаа нэгтээ суудсан. Би энэ зүйлээс салмаар байна. Би ингэж баймаар байна. Намайг өөрчилж өгөөч гэж энэс хүчиг болсон. Өнөөдөр бидний магтж байгаа, бидний залбирж байгаа, бидний гуйж байгаа, бидний гимшиж байгаа тэр бурхнаас энэ хүчийг тэр гуйсан байна. Тэгээ түнд өргөцсөн. Амен. Тэгээ Библийн талаар Библийг уншаад бас Библийг судлаад Библиэлд өөрийнхөө амьдралыг тулгуурсан бас стандарт ойл гэж бас нэг дэлхийд бас үнэхээр бас нефтийн тал дээр бүр хүчтэй юм компани байдаг. Бас энэ компани хүн бас өөрийнхөө түүхэнд бас Библийг үнэхээр дээлсэн байдаг. Тэгээ ээж минь намайг баг багт 3 зүйлийг надад зааж өгсөн. Тэр намайг бүтэн сайдруулах чи цуглаанд ирчээ. Мөн бүтэн сайдруулах хэрэг чи цуглаанд гэсэн бол яг пастрын өмнө суугаад пастрыг анхааралтай сонсон. Ингэж хэлдэг байсан. Бас нөгөө 3 дахь нь болохоор 7 хоног болгоно 11-ийг эзэн дөрөг гэж. Тэгээд стандарт ойл гэдэг энэ компани захирал тэргүүн хүн өөрийнхөө тэр ярьслага дундаа хэлэхдээ би баг залуугаас энэ 3 зүйлийг л эрхэмлж ирсэн гэсэн. Тэгээд тэр яасан байх нь эцэд нь үнэхээр эзний мэрэгэн ухаан дотор тэр маш том бизнесмен болсон байна. Тэгэхээр бидний амьдралд бас Даниэл мөн эзний үгийг бас өдөрт 3 удаа хүндлэл өгдөг байсан. Тэгэхээр би бас өнөөдөр таныг бас амьдрал дотор бас ямар нэгэн ийм эзэнтэй хандсан ийм зүйлийг бат босгож аваасаа гэж үзэж байна. Шуурга шуурж, салхи салхилж, нартаад салхитаж ямар ч цаг үед та энэ зүйл дээр хэрэг боссон бол давж гарах ухаан нь өөрөө Библиэс өгдөг. Амен. Библиэс өгдөг ба. Мөн Библийн түүхэнд Библиэс бас Бенджамин Харрисон гэж бас Америкийн нэг ерөнхийлөгч байдаг. Энэ хүн бас нэг хүнээс ингэж гуйсан байдаг. John Brewer гэдэг хүнээс гуйхдаа ингэсэн байдаг. Ордны сайд нарын зөвлөхөөр ажиллаж өгөөч гэж гуйсан байдаг. Тэгээ энэ яагаад ерөнхийлөгч хүн байж нэг хүнээс ингэж гуйсан. Нөгөө хүн нь болохоор сүм жуулганд үйлчлдэг аман Библийн сургууль багшилдаг хүн байсан. Тэгээ тэр хүн болохоор хэрэг миний бүтэн сайн бурхны хүндлэл энэ үйлчлэлтэй ямар нэгэн байдлаар авцахгүй би зөвшөөрч байна гэсэн. Тэгээ Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль хүртэл гарахтаа Библиэд тулгуурлаж ирсэн. Амен. Би өнөөдөр та бүхэндээс энэ үнэхээр бидний амьдралыг өөрчилдөг, бидний амьдралыг шинжилдэг, бидний амьдралыг засдаг, бидний алдаануудыг хилдэг, бидний хэрхэн уучлах ёстойг сануулж өгдөг, бидний хэрхэн хайрлах ёстойг бас харуулж өгдөг. Энэ үгнээс өнөөдөр хуваалцах чинь. Та энэ үгтэйг ирсэн үү? За бүгдээ өөрөөсөө эзний үгийг барьчихаа урдаа. За тэгээд үнэхээр Библиэтэй холбоотой номон дээрээс үнэхээр олон тийм жишээнүүд байдаг. За бас нэг жишээг би бас дурдмаар байна. Энд ингэж хэлсэн байдаг. Библийн үгээр өдөрдүүлж чадахгүй бидний амьдралын асуудал байдаг. Тэр Библийн үгээр та өдөрдүүлж амьдрах юм бол
бидний амьдралын асуудлууд гацтай байдаг гэж хэлсэн байдаг байна. Тэгэхээр амьдрал өөр асуудалтай байдгийн нууц нь өөрөө бид Библийг мэддэг хэрнээ үүнийг бас дагаж чаддгүй байна. Гэхдээ энэ бол христч хүмүүст би онцгой бас хэлмээр. За бүгд хамтдаа Иохан номыг гаргачих. Тэгээ би та бүхний Иохан номын 4-р бүлгээс 7-г гаргахгүй юу гэмээр хүсье. За энд би Солонгост анх ирээд нэг компанид ажилд орж байгаад намайг анх хаяг орж иж байгаа тэр компани үүдэнд орж ирэх болгонд л хог цэвэрлээд гэдэг нэг хөгшин байдаг гэсэн. Тэгээ би 3 хоногийн дараа тэр хөгшнийг таньж мэдчихсэн байгаа. Тэгээ би 3 хоногийн өмнө бол анх харахтаа цэвэрлдэг ажилчны болов гэж бодож байсан. Тэгээ би тэр үйлдвэрт ажиллаж байхдаа би дарганастай мөн хэлцийн дарга янз янзын жижиг маш их даргууд байдаг. Энэ даргуудыг бүгдийг таньжсэн. Дараа нь 3 хоногийн дараа нөгөө хог цэвэрлэжсэн хүн маань тэр үйлдвэрийн захирлын байна гэдгийг мэдсэн байна. Таны амьдралаас ийм зүйл болж ирсэн баг. Маш тийм эрхэм хүн, маш энгийнээр байхад дараа нь энэ хүн чинь тийм байсан байж тээ гэдэг. Тэгээ миний амьдралаас би дараа нь тэр хүнийг харж байхдаа энэ дарга нь байсан юм байна. Таны амьдралд ийм зүйл болж ирсэн юм. Айгүй том хүн байгаа. Гэтэл та танихгүй дараа нь харангууд яа нөгөө хүн энэ байсан юм биш үү? Бас нэг том конференцд орж яваад миний ажил суудсан байсан. Бас нэг даруй хүн байсан. Дараа нь тэр конференцийн яг үндсэн гол хүн нь тэр хүн байсан. Би бас хараад энэ чухал хүн миний ажил суужсэн мэн гэсэн. Яг үүнтэй адилхан Библиэлд энэ нэг эмэгтэй нэгэн эмэгтэй Есүстэй уулзсан гинтүү энэ Библиэлд байгаа. Иохан ном дээр. Тэгээ Есүс энэ эмэгтэй худаг дээр ус авах гээд ирсэн байдаг. Тэгээ худаг дээр ус авах гээд ирсэн байгаа. За нэг үгээр л Есүс энэ эмэгтэйгээс одоо энэ устай адилхан яг ийм усыг л над усыг өчөөл гэдэг. За энэ хэсгийг бүгд хамтдаа уншъя. Самарын нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс надад уух юм өгөөч гэж гов. За Есүс маш энгийнээр надад уух юм өгөөч гэсэн байна. За бүгдээ ирэх мэдлэлтэй эзний үгийн өмнө хамтдаа залбирая. Халелуя. Эзэн минь. Хаадын хаан болсон миний эзэн минь. Энэ цаг мөчид та өөрийн ирэх мэдлэлтэй үгээр бидний дунд байж өөрийн ариун сүнсээр дамжуулж бидэнд шинэ ойлголтуудыг, шинэ ухаарлуудыг, шинэ үнэхээр удирдамжуудыг та өгөөрэй аваа. Зүрх сэтгэлд та өөрийн үгийг үнэхээр суулгаж өгөөрэй аваа. Бүх цаг үед үнэхээр энэ суугцсан үг бидний дотор хадгалагдаж үнэхээр хэрэгтэй цагт тогтоогдсон цагт үр жимсээ гарах болтугай. Эзэн та үнэхээр сул дараа хүүхдүүдээ өнөөдөр өөрийн өргөөн дотор цуглуулж, та үнэхээр олон газруудаас өнцөг болгоомжлоос өөрийн хүүхдүүдийг цуглуулж өнөөдөр та өөрийн үгийг дамжуулж байгаа. Эзэн танд сул дараа зарцсан энд зогсож байна. Зарцсан ам нэгтгэд та үгийг дамжуулж өгөөрэй. Миний тэмэл бодлуудыг та хөөн гаргаж өгөөрэй аваа. Таны эрх мэдэлтэй үгүүд энэ цаг мөчид яригдах болтугай аваа. Ариун сүнсний оршихуйг нь гуйж байна. Тэгээ бидний дээр ойлголтын сүнсэд дүүр байх болтугай аваа. Иесусийн нэрээр хүндлэж байна. Амен. За бүгдээ эндээс хамтдаа уншнаа. Есүс түүнээс надад уух юм өгөөч гэж гуйв. Энэ үед шавнар нь хүнс хөдөлж авахар хот руу явсан байлаа. Өнөөх Самарын эмэгтэй та юудай хүн байж Самар эмэгтэй надаас яагаад уух юм гуйв вэ гэв. За энэ үед Самарын эмэгтэй гэдэг бол нэг үгээр л хариу хэлсэнгүүд байгаа. Гэтэл юудачууд яг тухайн үеийнхаа шашны тэр онцлогоор тэр хүмүүстэй өөрсдөө харьцуулдаг. Нэг үгээр л ихэд дээр үздэг байсан. Тэгээ ийм болохоор энэ нэмэгтэй хөндлөнгөөс юудэ хүн өөртөө ярих уу? Гайхсан маягтай бүр цаашлал бүр ус өгөөч гэж ингэснийг энэ хоёрын юм харилцан гэрээ явж байна. За өнөөдөр Есүсээр бүгдээрээ энэ Самарын эмэгтэй хоёрын энэ хоёрын хооронд бид юу олж харахаа бүгдээрээ эзэн дотор харъя. За тэгээ өргөжлүүлээд хамтдаа уншия бүгдээрээ. Өнөөг Самарын эмэгтэй та юудэ хүн байж Самарын эмэгтэй надаас яагаад уух юм гуйв гэв. Учир нь юудэжүүд Самарчуудтай харьцдаггүй байлаа байжээ. Есүс түүнд
Хэрэв чи Бурхны билгийг болон надад уух юм өгөөч гэж байгаа хүн хэн болохыг мэдсэн бол чи түүнээс гуйхад тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлцсанд. Тэр түүнд эзэн энэ худаг гүн танд хутгах юм юу ч алга гэтэл та амийн усыг нь хаанаас авах вэ? Та бидний өвөг Яаковоос агуу гэж юу? Тэр энэ хутгийг нь бидэнд өгсөн юм а. Яаков болоод түүний хүүгүүд нь мал сүргч эндээс ундаалсан юм а гэв. За Есүс энэ эмэгтэйд өөрийгөө бүрэн илчилж байгаа. Хэрэв чамаас гуйж байгаа тэр нэгнийг чи таниад чи таньсныхаа дараа түүнээс гуйх юм бол тэр чамд юу өгнө гэж байна? Амийн усыг өгнө гэж байна. Энэ эмэгтэйд эзэн өөрийгөө бүрэн илчилж байгаа энэ хэсэг байгаа. Би надаас гарах бол амийн ус байгаа гэдэг. Харин эмэгтэй хувьд бол яг энэ усыг ярьсан. Танд хутгах юм байхгүй шүү дээ гэсэн. Бид заримдаа эзний үгийг уншиж байхдаа яг эзэн бидэнд яг өөрийнх нь энэ бүрэн илчилж байгаа энэ зүйлийг ярьж байхад бид Самарын эмэгтэйтэй адилхан яг ийм усыг буюу бодитоор юмыг их хардаг. Гэтэл сүнслэг энэ орон зай дээр эзэн өөрийг илчилж байгаа. За бүгдээрээ дахиад цаашаа гаръя. За та бүхэн маань уншдаа. Есүс энэ уснаас уух хүн бүр дахин сангана. Харин өөрт минь миний өгөх уснаас уугч хинч хизээж сангахгүй. Харин миний өгөх ус тэр хүний дотор мөнх амьд хүртэл оргилох болог болно гэхэд тэр эмэгтэй түүнд эзэн за шаардлагагүй болно гэв. Эмэгтэй болохоор бодтоор маш бодтоор шууд хариулсан. За энэ хэсэг дээр одоо бүгдээ анхаарай. Есүс явж нөхрөө дуудаад энд иргэж айлдав. Энэ хэсэг дээр Есүс Христ энэ эмэгтэйдээ илүү өөрийгөө илчилж хэлж байгаа. Нөхрөө дуудаад иргэдэг. Харин эмэгтэй хариуд нь би нөхөргүй гэдэг. Гэтэл Есүс түүний амьдралд юу тохиолдож өнөөдрийн хүртэл энэ ходог дээр ирэн ирлээ. Энэ эмэгтэй амьдрал юу тохиолдсон байдгийг Есүс бүгдийг мэдж байдаг. Тэр магадгүй өнөөдөр сүм жуулганд яг одоо орж ирэхээс өмнө таны амьдрал юу тохиолдсныг хэн мэдэж байна? Есүс бүгдийг мэдж байна. Тэр бүгдийг мэдж байна гэдгээ маш тод хэлдэг. Есүс явж нөхрөө дуудаад эргэж айлдав. Тэр би нөхөргүй гэсэн Есүс би нөхөргүй гэж чи зүйтэй хэлв. Учир нь чи 5 нөхөртэй байсан бөгөөд одоо чамтай байгаа хүн ч чиний нөхөр чинь биш. Тул чи үннээр хэлв. Гэхдээ эзэн би таныг иш үзүүлэгч болохыг харлаа. Бидний өвгдөөс энэ уулан дээр мөрөгдөг байсан харин та нар мөргөх ёстой газар бол Иерусалим байна гэцгээдэг шүү дээ гэв. Есүс эмэгтэйд надад итэг. Тэр надад итэг гэд тэр Есүс Христ энэ цагаас хойш ууланд мөргөх хэрэггүй, Иерусалимч мөргөх хэрэггүй. Харин эцэг мөргөдөг. Тэгээ үнээр бөгөөд сүнсээр мөргөгчд өнөөдөр чуулганд хүрэлцэн ирж байна. За та хажуудаа хүнд хэлэхгүй юу? Үнээр бөгөөд сүнсээр мөргөхийн тулд би өнөөдөр энд ирсэн гэдэг. Самарын эмэгтэй уламжлалт үйлдэлийг их хийдэг байхад Есүс Христ маш тод хэлдэг. Цаашдаа ийм үйлдэл хийх хэрэггүй. Эцэгт мөргөсөн. Амен. За тэгээд 21 дээр гэж байгаа. Бүгдээ өшөө гүнзгийрнэ. Есүс эмэгтэй надад идэг. Та энэ ууланд биш, уулан дээр биш, Иерусалимд ч биш, эцэгт мөргөх цаг ирж байна. Та нар мэдэхгүй юмд мөргөдөг бол бид мэддэг юмдаа мөргөдөг. Тиймээс аврал юудэчүүдээс гарна. Харин үнэн мөргөч нь сүнсээрээ үннээр эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Амен. Учир нь эцэг өөрт нь ийхүү мөргөчдийг ирж байна. Өөрт нь ийхүү мөргөчдийг эзэн ирж байна гэж. Халелуя.
Тэгээд бид яг энэ мөрөгчдийн үнэхээр фронтод яг өнөөдөр хамтаа бүгдээ зогсъё. Эзэн хэнийг ирж гин гэж байна? Таны хажуудаа хүнийг ирж гин гэж байна. Яг хэнийг ирж гин? За бүгдээ хажуудаа хүнийг хэлэхгүй яг таныг ирж гин гэж байна. Яг тэгвэл үннээр бүгд сүнсээр мөрөгчдийг би ирж гин гэдэг. Тэр эмэгтэй Есүс Христэд итгэж Месиа ирэхийг би мэднэ. Тэр нэгэн ирэхдээ би бүх зүйлийг бидэнд мэдүүлж өгнө гэв. Есүс түнд чамтай ярьж байгаа би болно. Тэргүй гэж айлтваа. Энэ эмэгтэй үнэхээр азтай эмэгтэй. Хуучин гэрээнээс авахгүйгээд эрен гэдэг энэ бүх иш үзүүлгийг хардаг, уншдаг. Энэ амлалтуудын дагуу байдаг. Энийг хүлээдэг байсан. Энэ түүний амьдрал дээр нөгөө амлалтанд биелэлээ болоод яг өөртөө нь ярилцж байсан. Та нар энэ Самарын эмэгтэй ямар азтай эмэгтэй вэ? Амен. Энэ үнэхээр азтай эмэгтэй. Тэгээ 27 дээр ингэсэн байна. Тэр үед шавнар нь ирээд түүний нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаа гайхсан боловч хинч та юу хийв вэ? Эсвэл та түүнтэй юунд ярилцсан вэ хэмээн асуусангүй. Тэгтэл өнөөгийн эмэгтэй усныхаа савыг орхин хот руу явж хүмүүст эмэгтэй хавд хамгийн үнэтэй зүйлээ олсон болохоор тэр энэ усаа тэр чигээр орхио явуулсан. Нөгөө сав суулгаа бүгдийг орхиод уумхом явсан байна. Христчин яг бидний хамгийн үнэтэй зүйл бол би яг энэ үйлдэл гэж харж байгаа. Сав суулгаа орхиод нөгөө нэг амьдралынхаа хэрэгцээний зүйлээ бүгдийг орхиод тэр чигээр явсан байна. Баяр хөөртэйгээр явсан байна. Амен. За тэгээд миний үйлдэлсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгдэн Христ биш үү гэсэнд хүмүүс хотоос гарч Есүс рүү очиж байв. Энэ үед шавнар нь Есүсээс раби зовлооч гэлээ. Харин тэр тэдэнд та нарын мэдэхгүй идэх хоол надад бий. Шавнар нь түн хинч идэх юм авчирч өгөөгүй үстэй гэдэг. Есүс Христ өмнө эмэгтэйд өөрийгөө илчилсэн шиг яг энэ үед шавнарт хүртэл бас өөрийгөө дахин илчилж байгаа. Харин шавнар бас яг л адилхан яаж вэ? Бас л идэх юм боддоор бодож байгаа. Нөгөө эмэгтэй боддоор ус бодсонтой адилхан шавнар бол боддоор идэх юм багшд хин нэг өгөөгүй үстэй гэж хоорондоо ярьж байгаа. Харин Есүс энэ үед яг өөрийгөө илчилж байсан. Тэгээд бүгд хамтдаа 33-ыг хамтдаа харъя. Шавнар нь түүнд хинч идэх юм авчирч өгөөгүй үстэй хэмээн өөр хорондоо ярилцав. Есүс тэдэнд миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэх ажлыг гүйцэтгүүлэх явдал юм аа. Бид нар ядарсан үедээ хоол идэхээр хүчээр явдаг. Хоол идэхгүй бол ер нь жоохон хямардаг. Ер нь хоол идэхгүй бол уурладаг гэсэн судалгаа явуулт сонссон юм. Уурж исэн хүмүүс миний амьдралд бас авахгүй байгаа. Тэгэд уурж исэн таавас ч уурладаг хүмүүсийн нэг биш магадгүй. Би бол нэг уурладаг. Ер нь багасаа ер нь хоол идэх зүйл дээр би ямар нэг өндөр тэм өргөлт өгөхгүй явж ирсэн байгаа. Тэгээд арай сайн хань ажилтаа учирсны үед харин өнөөдөр би хоолны тал дээр үнэхээр хамгийн сайхан хийдэг байна. Бас эндээ бас баярлалаа шилмээр байна бас. За тэгээд онцгойлон энэ үед Есүс хэлсэн байгаа. Есүсийн чин хүсэл энд юу гэсэн бэ? Одоо хатаа бүгдээрээ. Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэтгүүлэх явдал мөн. Бид нар хоол идээд дараа нь хүчийг авдаг. Есүс намайг илгээсэн түүний ажлыг хийж явах үед яг хоол идэж хүчийг авч байгаатай адилхан би хүчийг авдаг гэсэн байна. Амен. Тэгвэл энэ хэсгээс 3 зүйлийг харж болно. 7 дугаар бүлэг дээр Есүс Христ өөрийгөө надад уух юм өгөөч гэж гуйваа гэсэн байна. Бидний эзэн энэ дэлхийд ингэж их даруугаар өөрийгөө илчилсэн байна. Уух юм өгөөч гэдэг.
Бүгдээ Лук номын 18-ийн 14-ийг харах юм бол эзний үгэн дээр боршоо дээр нь байгаа шүү. Би та нарт хэлье. Фарисеан биш харин энэ хүн зөвтгөгдсөн гэртээ хариу. Учир нь өөрийгөө өргөмжлөгч аливаа хүн номхруулагдаж өөрийгөө даруй байлгагч нь өргөмжлөгдөө гэсэн байна. Лук номын энэ хэсэг дээр хөтлөн хүн үнэхээр эзний өмнө өөрийнхөө даруй болгож түүний оршихуйг хүртэл харж чадахгүй гэмт юм а гэж энэ үед тэр хэдийгээр гэмтэй байсан ч гэсэн эзэн түүний даруй байдлын төлөө өргөмжилсөн байна. Мөн бидний бай номын 2:8-ыг бүгдээр харах юм бол хүн төрхийг олсон тэрээр үхэлдэж төдөөгүй. Загалмайн үхэлдэж хүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруй болгоо гэсэн байна. За мөн энэ Иохан номын энэ хэсгээр бид нар бас хоёр дахь зүйл нь болохоор Есүс өөрийгөө бүхний эзэн гэдгээ харуулсан байна. Тэр өөрийгөө бидэнд амийг өгдөг гэдгээ илчилсэн байна энэ нэгтэд. Иохан номын 14-ийн 17 дээр ингэсэн байдаг. Боршуудын даавхны боршууд дээр байна уу? Тэр бол үнний сүнс мөн бөгөөд түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар түүнийг мэднэ. Яагаад гэвэл тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор оршино гэсэн байна. Халелуя. Хуучин мэдээ эзний үгэн дээр бас Исаи номон дээр бас эзний үгэн дээр хэлсэн байдаг. За бүгдээ Исаи номын энэ хэсгийг хамтдаа уншъя. 12:3 дээр тэгээд та нар авралын худгаас баяртайгаар устгатнаа. Халелуя. Иохан номын энэ хэсэг дээр мөн эзэн 3 дахь зүйл нь болохоор бүгдийг мэддэг шүү гэхээр эзэн Самарын эмэгтэй амьдралыг богинохон дурдж хэлэхдээ хэлдэг. Эхний нөхөр, хоёр дахь нөхөр, гурав дахь нөхөр, дөрөв дэх, тав дахь нөхөр бүгднийг би мэддэг шүү гэдгээс. Чиний амьдралын бидний амьдралын бүгдийг эзэн мэддэг. Бид хүмүүсийн донд гоё хувцлаад эсвэл цэвэрхэн хувцлаад ямар нэгэнээр бие авч явж байгаа дотроо юу байгааг бид харуулахгүй байх боломжтой байдаг. Харин Бурхны удаа боломжгүй байдаг. Дотроо юу байгааг эзэн Лук ном дээр хүртэл эзэн дотор нь юу байгааг бүгдийг харж ирсэн. Тэгэхээр бид Бурхны өмнө нуух ямар ч боломжгүй. Та Бурхны өмнө ямар хувцас өмссөн байна? За би намайг магадгүй бичиг өмссөн байгаа гэж байгаа. Бурхны өмнө би хувцгүй байгаа шүү. Та ямар хувцастай байна Бурхны өмнө? Хувцсгүй байна бид. Маргаан байхгүй. Энэ Бурхны өмнө бид ямар ч хувцсгүй бид ил байгаа. Бид энийг эзэн дэндүү төгсөөр бидэнд бас бичээс дээр илчилсэн үгүүд байдаг. Бүгдээ Эфес номын 1 дээр ингэсэн байгаа. 1:13 дээр түүний дотор та нарч бас үнний үгийн буюу та нарын авралын сайн мэдээг сонссны дараа мөн түүнд итгээд амлалтын ариун сүнсээр тамгалагдсан байв. Халелуя. За тэр бүгдээрээ энэ Иохан номын энэ хэсгээр эзний үгэн дээр эзэн өөрийгөө илчилсэн байна. Есүс Христ тэр эмэгтэйтэй өөрийгөө илчилж тэр эмэгтэй хамгийн гайхалтай тэр үн цэнийг мэдрэнгүүтээ тэр уухан тус явсан байна. Хэрвээ та яг энэ Самарын эмэгтэйтэй адилхан энэ баяр хөөртэйгээр үйлдэх юм бол Самар энэ ихэд аврагдсан хэсэг гардаг байна. Бүгдээ Самаричуудын авралыг харъя. Есүс тэдэнд миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэх ажлыг гүйцэлүүлэх явдал юм а. Та нар ургац хураалт бол 4 сар байна гэж хэлдэг биш үү? Өдөртөө би та нарт хэлье. Хараагаа дээшлүүл. Талбайг харахтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ гэсэн байна. 29 дээр ингэсэн байгаа. Миний үйлдсэн бүхнийг надад хэлсэн хүнийг ирж үзэгтэн
тэр Христ биш үү гэсэн хүмүүс хотоос гарч Есүс рүү очиж байваа. Энэ үед шавнар нь Есүсээс раби зоглож гэлээ. Харин тэр тэдэнд та нарын мэдэхгүй идэх хоол надад бий гэв. Шавнар нь түүнд хэн ч идэх юм өгөөгүй бидтэй хэмээн өөр хоорондоо ярилцав. Тэгээд тиймээс 40 дээр ингэсэн байна. Тиймээс Самаричууд Есүс рүү очиж өөрсдөө хамт байхыг гуйсанд Есүс тэнд 2 хоног. Есүс үүнээс болж олон хүн итгэв. Есүсийн үгнээс болж олон хүмүүс итгэвэ гэсэн байна. Самарын эмэгтэй уугаан тус очиж нутгийнхаа хүмүүст сайн мэдээг тунхал. Яг энэ үйлдэлтэй тун Самарын эмэгтэй уугаан тус баяр хөөртэйг очсон байна. Тэр бид сайн мэдээг баяр хөөр дотор байхад тэнд аврал ирэх юм а гэдгийг бид эндээс харж байна. Тэгэд энэ баяр хөөрийн дараа тэд Самаричууд энэ эмэгтэй үгэнд ихэд баяртайгаар очсон байна. Магадгүй энэ эмэгтэй хэрэг баяр хөөргөөр зүгээр нэг тийм болж байна, тийм болсон байна гэдэг ямар ч тэмүүлгүүгээр очсон бол хин тэнд хөдлөх байсан бол тийм үл гэдэг өнгөрөх баг. Тэгэхээр энэ эмэгтэй ихэд огшсон бүр нөгөө ус авах гэжсэн тэр төмпөн хүртэл саваа хүртэл бүгдийг хойш тавиад хом явсныг бодоход ихэд баярлсан баг. Тэгээ бүгдээрээ байгаа салбартаа яг Самарын эмэгтэйтэй адилхан баяр хөөртэйгээр эцнийг тунхлая. Амен. Тэгээ Билл Дерф гэж нэг хүн Йейл гэдэг дэлхийд бас маш нэр хүндтэй Йейл сургуулийн захирал хүн байсан ба. Тэгээ энэ хүн ингэж хэлсэн байдаг. Ихтэй сургуулийн боловсрол бол их чухал. Би үүнийг мэднэ гэдэг. Гэхдээ Библийн боловсралгүй ихтэй сургуулийн боловсралтай байснаас Библийн боловсралтай ихтэй сургуулийн боловсралгүй байсан хүний хувьд үнцэнтэй юм гэсэн байна. Тэгэхээр энэ хүн үнэхээр бас Библийн боловсролыг бол хамгийн үнцэнтэй юм гэдгийг хэлсэн байна. Би бас таныг бас үнэхээр энэ Библийн боловсролтой өөрийгөө босгож аваасаа гэж хүсэж байна. Тэгээ бид өөр бусдыг Христээр авчрахын тулд өөрийн амьдралдаа Христийг оруулж түүний дотор нээлттэй байх нь сайн мэд юм аа. Тэгээ би танд үнийг хэлмээрээ та хажууд нь дээлэхгүй юу? Өөр бусдыг Христээр авчрахын тулд өөрийн амьдралдаа Христийг бүрэн дүрэн хүлээж авах нь сайн мэд юм аа. Өөрийн амьдралдаа та Христийг бүрэн дүрэн хүлээж авах нь сайн мэд юм аа. За өнөөдөр энэ цаг мөчид хамтдаа нэг ишлэгийг хамтдаа уншия. Тэгээ би та бүхнийг Иохан номын 14-ийн 17 гаргачих гэж хүсэж байна. Тэгээ бүгдээ чангаар уншия. Тэгээ би таныг бас 4-7 хоногт ятгажсэн Библийн үгийг та чангаар уншиж байгаа. Хэрэг чангаар унших болгонд бидний эдгэс сэргийжээд байгаа. Яг л бидний эдгэс өөрөө эзний энэ үгэн дотор боссон болохоор эдгэс өөрөө хамтай байдаг. За өнөөдөр Иохан номыг чангаар уншия. 14-17. Тэр бол үнний сүнс мөн бөгөөд түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар түүнийг мэднэ. Яагаад гэвэл тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна. Амен. Халелуя. За бүгд хамтдаа эзэн талархан залбирая. Эзэн минь. Их мэдлэгтэй миний эзэн минь. Хаадын хаан болсон төгс хүчит миний эзэн минь. Энэ цаг мөчтөө танд үнэхээр талархлыг өргөж байна. Та үнэхээр тэртээ даваа. Тэр эмэгтэй дээр хурж иж. Тэр харин дэстэн эмэгтэй дээр хурж иж та өөрийгөө илчилж. Надад усын өгөөч гэж та үнэхээр даруй хандсан. Өнөөдөр ч гэсэн та яг түүний дагуу бидний амьдралд хурж иж. Надад усын өгөөч гэж хандхад бид таныг танихгүй байх уу яа. Бид таныг мэдхгүйгээсээ өнгөрөөч яваа. Таны үнэхээр бидний илгээсэн тэр зас нарыг бид
танихгүйгээс өнгөрөх эзэн та бидний сүнслэгүүдийг нээж өгөөрэй. Их эзэн тантай холбогдож таны их мэдлэлтэй үгийг аваа амьдралдаа бүрэн дүүрэн хүлээж авч таны хайр дотор холбогдож эзэн минь Христийн дотор үнэхээр хэрхэн үнцэнтэй амьдрах энэ амьдралээр аваа та биднийг босгож өгөөрэй. Бидний итгэлийг боомжилж бидний үнэхээр үйлчлэг хүлчээдэг модны хүч энэ дэлхийд дэндүү их байдаг. Гэхдээ үүнийг давж та өөрийгөө загалмаа дээр бидэнд зориулж өөрийгөө өгсөн. Та аль хэдийн үүнийг давсан аваад хааллууя эзэн та давсан болохоор бид бас энэ дотор итгэмжтэйгээр баймаар эзэн минь танд хорогдож таны үнэн дотор хорогдож таны хайр дотор баттай холбогдож их үйл таны үгийг үгээр зүрхсэлтэй дүүрэн байлгах эзэн та бидний туслаарай. Хамт ороо ариун сүнсний дотор дуулууртай байж аврагч эзэн Есүст бүх зүрхээрээ итгэж энэ амьдралдаа болсон үр жимс болгоныг эзэнд алтрыг өргөж бүтээгч эзэнд алтрыг өргөж амьдрахад та биднийг чиглүүлж өгөөрэй. Халелуя эзэн. Үнээр бол сүнсээр орчигч эзэн танд хүнд залбирлыг өргөж байна. Тэгээ өөрийн өргөөнд ирсэн бүх толгоныг та энэ цаг үед сонсож та бидний залбирал өөрийн хүслийн дагуу хариулж өгөөрэй. Халелуя. Эзэн танд өргөж байна. Есүс нэрээр